3-ыг тааруулан сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Амралтын өдөр аялахтаа сайхан өнгөрөөж байна уу. За амралтын өдрийн зочны цаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон. За тэгээ бид бүхэн энэхүү амралтын өдөр бас танд хэрэгтэй, сонирхолтой бас амьдралтанд тус болохуйц мэдээллийг хүргэх үүднээс нэгэн компаниг урьж оролцуулж байгаа. За оролцуулж байгаа компани маань хувьд гэх юм бол та бүхэн манаас манай пэйжээр орж ирээд бас орж байгаа энэхүү нэвтрүүлгийг маань бас үзэх харах боломжтой. За өнөөдрийн зочны цаг нэвтрүүлгийн маань зочноор Автотэр хэмээх компанийнхныг бид өхөн урьдсан байгаа. За өнөөдөр яг Автотэрийг төлөөлж Автотэр компани брэнд менежер Тамжид маань хүрэлцэн ирсэн байна. За танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгээд MJL радиогийн зочны цаг нэвтрүүлгээр онцолж байгаа энэхүү компаниг хоёулаа танилцуулахын өмнө Автотэр гэж байгаа шүү дээ, тийм ээ. За Автотэр гэхээр манайханд би бас өөрөө айгүй нэг юу бууж илээ. Дэр гэхээр шууд л нэг орд ирний дэр бодогч илээ. Тэгсэн чинь дэр бол одоо яадаг үүрэгтэй юм бэ гэхээр мэдээж одоо хүнийг унтахад туслана, тийм ээ. За зөөлөн толгоогоо тавьждаг, за амраадаг ийм зүйл гэсэн үг. За Автотэр гэхээр мэдээж бас нэг амраадаг юм байх гэдэг байна та, тийм. За Автотэр гэдгээ яг хоёулаа тодорхойлоод хэлье. За тэгээд Автотэр гэдэг маань яг ямар бүтээгдэхүүн байгаа юм, тийм. Ямар компани гэдгээ хоёулаа харилцуулаад эхлэе. За тийм. За Автотэр гэдэг нэрнээсээ их содон сонсогдож магадгүй. За Автотэр бид нар энэ нэрийг өгөхдөө бүтээгдэхүүн маань яг нөгөө хэрэглэгчдэр тавтай тухтай зөөлөн ийм мэдрэмжийг төрүүлээсэ тийм машиндаа ингээд тухтай буудлын явж байгаа шившиг тиймэрхүү мэдрэмж аваасаа гэдэг үднээс юм бэлгшээ гэдэг Автотэр гэдэг нэрийг өгсөн. За Автотэр гэдэг бүтээгдэхүүн маань автомашиныг өндөрлөгч, докторжуулагч, тэнцвэржүүлэгч ийм үүрэгтэй бүтээгдэхүүн байгаа. За мэдээж машиныг зөөлхөн байлгах гэвэл одоо зүгээр хар ухаанаар бодоход амарч юм. За машиныг зөөлөх юм уу ч тий амарч юм байна. За дугуй бас хийний юу мө гэж бас нөлөөлөг тийм ээ. Хатуу өндөр хийтэй байх юм бол бас хатуу болчдөг. За амарч юм байна. За тэр хоёр л биш дээдлийн пүрш байна. За энэ гурал биш дээ. Замаас одоо яг машиныг тэнхлэхийг холбож явж байгаа энэ гурав маань. За яг энэ Автотэр бүтээгдэхүүн маань энэ гурвыг хаана үж ажиллах юм? За Автотэр бүтээгдэхүүн маань за автомашины пүршний үе хоорондын завсар суйрлуулдаг тийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр амарчин бол өөр өөр байна гэсэн үг. Гадна талд байгаа энэ нэмэлт гүүзүү амарчин хоёрыг холбож байгаа пүршний голд нь байрлах юм байна шүү дээ, тий? Үе хооронд нь байрлах гэсэн үг. Ер нь бол одоо миний харж байгаагаар бол нааш өгж байгаа ч гоо. Миний харж байгаагаар бол угаасаа хүмүүс маань нэлээд мэддэг болсон байх. Жижиг тэрэгч бай, өндөр тэрэгч бай, ерөнхийдөө нөгөө амарчиныхаа голд нэг юм ирзэн байршуулад юм уу. За зарим нь болохоор бүр юм хайлшин өндөрлөгч байгаа даа шүү дээ, тий. Иймэрхүү өндөрлөгчнийг байрлуулад одоо машина өндөр болгох зорилготой хүмүүс байдаг. За мэдээж гүүзүү намхантай машин бол одоо ус шавар туулах байдаг юм уу. Эсвэл нэг чулуу овон товон газар явахад мэдээж илгэн тулаад байдаг учраас гүүзийг нь өндөрлөж байгаа хэлбэр хайлшин одоо өндөрлөгөө маань. За ирзэн өндөрлөгөө маань бол мэдээж бас ялгаа байхгүй амарчийн одоо пүршний голд суугаад пүршиг одоо жишээлбэл 80% тагших хэрэгтэй байсан бол голд нь тээглээд нэг юм 60% тагшуулах гэдэг шүү дээ, тий. Тэгэн гол танаа энэ яг энэ өндөрлөгч буюу энэ тэнцвэржүүлэгч энэ зүйл маань мэдээж материалын хувьд ямар материалаар хийгдсэн байх юм. За тэгээд нөгөө нэг 80%, 100% тагшчих пүрш маань ингээд нэг 60% та ч юм уу 40% тагших гэдэг шүү дээ, тий. Тэгэн гол ийм хөдөлгөөн хязгаарлагдаад байгаа байхгүй дээр доороо. Тэгсэрнээсээ машин яагаад улам зөөлөн болно гэж. Яагаад машин улам тийм тухтай болно гэж. За мэдээж материалаас нь эхлэх баг тий. За тэгээ. За энэ төрлийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр бол маш их олон байгаа. За тий. Одоо манай бүтээгдэхүүн за яг тэр таны хэлээд байгаа ирзэн гэдэг тий. Саяны ярьж байгаа бүтээгдэхүүнтэй бол хэлбэр хэмжээний тий адилхан байж харагдаж магадгүй. За гэхдээ энэ бүтээгдэхүүн бол ирзэнээсээ бол шал ондоо бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүнийг бол уритан гэдэг ирзэний дараагийн үеийн материалаар хийгдсэн. Ер нь бол зөөлөн чанарын. Тий илүү зөөлөн чанарын. Илүү цохил давлаа, даралт давлаа буцаад шууд хэлбэр байранд очдог. За. За ийм илүү ирзэнийг бодвол уян харамхай чанар даацаа авах чадвар нь илүү өндөр гэсэн үг. За монголчууд бол за айгүй тэр одоо ирзэн гэдэг тэр бүтээгдэхүүнийг бол нэгдээ их сайн мэддэм байлээ. За тэгээд тэрнтэй илүү харьцуулах гэдэг байгаа. Гэхдээ энэ бол Уритан гэдэг арай өөр технологи. За тэгээд манайх болохоор Солонгосын TTC гэдэг брендийн аль бие усны эрхтэйгээр борлуулагч. За энэ компани маань яадаг вэ? Компани байвал 1994 онд үүсгэн байгуулагдаад за тэгээд 20 жилийн нав хавгаар энэ бүтээгдэхүүнийг гаргаад авсан. За энэ 20 жил бол Солонгос улсад бол туршигдсан, баталгаажсан ийм бүтээгдэхүүн байгаа. 94 он гэдэг чинь бараг 30 жил юм байна шүү дээ, тий? За бараг тийм биш. Одоо 30 жилийн турш нэг бүтээгдэхүүнийг хөгжүүлж ажиллана гэдэг бол угаасаа
айгүй нөгөө нэг юм боломжит гаргалгаанууд нь бүгднийг нь гаргаа явуулсан, дэвшлүүдийг нь хийцэн. За тэгээд тэр 30 жилийн хугацаанд чинь бас давхар яг өсөлтөгч нар байгаа шүү дээ, тийм. Тэр өсөлтөгч нарын сайн чанаруудыг шингээсэн, тэднээс илүү гарцсан. Ингээд 30 жил зах зээл тэр өсөлтөн гэдэг бол бүтээгдэхүүн угаасаа сайжрах хэлбэр л дээ. Мэдээж одоо 30 жил нэг балыг хийгээд ах юм бол тийм. Сайн талын, муу талыг нь олоод бусад балнуудаас юугаараа давуу талтай болох уу, хэрэглээнд яаж нийцүүлэх үү, тийм. Хүн хэрэглэхэд юу намар болох уу гэж бас хөгжүүлэлтүүд явагдаж штэ. За 30 жилийн ямар ч одоо туршилттай явагдаж байгаа зах зээл дээр явж байгаа бүтээгдэхүүн юм байна. Солонгос улсын Уритан гэдэг материалаар. За тэгвэл энэ бүтээгдэхүүн хизээ Монголд орж ирв. За энэ бүтээгдэхүүн бид нэр 2021 онд албан ёсны эрхээ аваад за бүтэн 1 жилийн хугацаанд бид нар яг Монголын уур амьсгал нөхцөл байдал тий энд яг туршилтууд хийгээд за 2022 онд бид нар яг суйрлуулалтаа яг зах зээл дээр хэрэглэгчдэд яг санал болгож эхэлсэн явсан. За тэгээд 22 он жил одоо яг бүтэн жил үү? 22 оны хэдэн сараас суулгаж гисэн? За бид нар яг л үдээд юм да 5 сард. Ааха. Одоо яг ер нь бол 1 жилийн ард гарцсан байж байна. За тэгээд бид нар бол за энэ яг 22 онд бид нар 300 гаруй машинд бол албан ёсны эрхтэйгээр бол суйрлуулалт хийсэн байна. Жилд 300 машин. За. Тий 22 онд бид нар 300 машин суйрлуулсан. Хамгийн анхны жил шүү дээ. Тий анхны жил. За тэгээд энэ жилүүдэд юу болов? За бид нар бол маш их тийм хэрэглэгчийн таашаал өндөртэй, сэтгэл ханамж өндөртэй ийм жил бол өнгөрлөө. За бид нар нөгөө яг бүтээгдэхүүндээ яг бүтэн үйлдвэрлэгчийн 1 жилийн баталгаа өгдөг. За суулгуулч нь бас 1 жилийн баталгаатай. За энэ тэг 1 жилийн баталгааны хугацаанд бол 300 машинаас бид нарт нэг за нэг 2-оос 3 буцах дуудлага ирлээ. 300 машинаас 2-оос 3. За ховчлаад бодох юм бол 100% гэж бодох юм бол 1% нь буцсан гэсэн үг. За тэр 1% дээр юу болов? За энэ 1% дээр нэг 2-3 хал нэг тохиолдол үүслээ. За эхнийх нь онцож ярих юм бол хэрэглэгч маань өөрөө нэг спорт бүрш гэж ярьдаг те энэ хүчтгсэн ийм төрлийн бүрштэй байсан те. За энийг суйрлуулсан чинь автомашин маань жоох илүү хатуу болчиход байна. За энийг автэрийг суйрлуулаад нэг жоохон зөөлөн болгочмоор байна гэд. За тэгвэл энэ спорт бүршин дээр бидний үйлдвэрийн зааварчилгаагаар бол нэг бас тавих тийм одоо тийм зааварчилгаа алга байна. Хэрвээ та хүсвэл за бид нар танд суйрлуулж өгч болно гэд. За тэгээ суйрлуулад үзсэн. За төдийлөн бас үрдэн гарахгүй байна гэдэг чинь. За тэгэхээр бид нэр за ерөнхийдөө иймэрхүү хүчтгсэн ийм спорт болон богинохон таталттай шүү дээ. Спорт бүрч тийм нэг юм ингээ хурдан гарч явах хэрэгтэй юм. Тий. Тэгээ нэг үйлдвэрээсээ л энэ чинь хатуу байх зорилготой учраас. Тэгэхээр за ерөнхийдөө иймэрхүү төрлийн бүрштэй автомашинд бол нэг санал болгохгүй байх юм байна. За дараагийнх нь бол за автомашин жолооч маань автомашина зархаас нэг 2-3 сарын өмнө автодэрийг суйрлуулчих. За тэгээд зарахтаа автодэрээ буцаагаад авцсан. За тэгээд дараагийнхаа шинэ машиныг авахтаа нөгөө нэг хуучин машинда байсан автодэрээ суйрлуулсан чинь нөгөө нэг эн чинь бүрш болгон ондоо өөр хэмжээтэй учраас эн чинь нөгөө яг тэр арзмаараа яг ондоо хэмжээтэй. Тэгэхээр энд нөгөө таарахгүй байх нөхцөл байдал үүсчихэж байгаа. За тэгвэл бид нар бол яг энэ баталгаа хугацааныхаа хүрээнд энэ асуудлуудыг бүгдийг шийдвэрлээд тэг ингээд ажилласан байна. Ер нь бол яг энэ автын сэлбэг дээр за ер нь бол 1 жилийн баталгаа хугацаа тийм энэ ер нь өгнө гэдэг бол бас урт хугацаа тийм урт хугацаа. Тийм манай Монгол улсын тийм зам тээврийн нөхцөл байдалтай тэгээд 4 үйлрэл байна. 4 үйлрэл байна. За тэгээд хөдөө гадаа их явна гэх мэтчлэн. Тэгэхээр бид нар бол яг найдвартайс яг 1 жилийнхаа баталгааг өгөөд ингээд ихний 300 машинд бол ингээд баталгаа хугацаанд ингээд дуусч байгаа. За одоо яг удирдлагч яг болж байгаа юм байна те. Ер нь бол тэгээ одоо нэг юм хэрэглэгчдийн маань хувьд одоо манай жолооч нарын хувьд би ч ялгаа авахгүй жолооч те. Жолооч нарын хувьд угаасаа нэг юм шинэ одоо нэг юм өөрчлөлт мэдэгдээд байгаа байхгүй юу? Миний хувьд ялангуяа. Яагаад гэж юм гэхээр хүн одоо Японоос машин авах та заяа. Японоос үед юм уу, Хятадаас үед юм уу, Америкээс үед юм одоо дамжуулаад машин авч штэ тий. Одоо яг импортлдог компаниар дамжуулаад юм уу, эсвэл за ихэнх одоо чейнжүүдийн гараад дамжуулаад Япон машинуудыг авч гин. Тэгээ авахтаа хүн ингэж авдаг байсан. Одоо нэг 10 жилийн өмнө хийх хоёул яриа заяа. 10 жилийн өмнө бол машин орж ирж хахад за бензин баг гэдэг машиныг ингэ сонирхдаг байсан. За тэр нь болохоор яагаад гэдэг тэгэхээр одоо тухайн үед бензин одоо өндөр байдаг. Японыг бодох юм бол те бензин жоох өндөр үнэтэй байгаад ч юм уу. Тэгээд нөгөө цахилгаан гэдэг тэрэгний бас ийд үе болж исэн. Тэдрийг ингээд аван гутал би уулна хэрэглээндээ тохируулж аваагүй байхгүй. Би зүгээр мөнгөнийхөө боломжинд тааруулж авч байгаа нэгдүгээр, хоёрдугаар бас бензин баг гэдэг байвал зүгээр юм байна. Миний одоогийн амьдралд яг одоогийн байгаа үед маань би бензинд гэдэг юм уу машины одоо зарцуулалтанд тиймэрх мөнгө өрөөд эмэргүй байна гэд ер нь тиймэрх машин сонгодог байж. Одоо харин 10 жилийн дараа ингээд хараад үзсэн чинь хүн хэрэглээндээ тааруулга машин авдаг болчих. Одоо жишээлбэл би Улаанбаатар хотод би жилийн 365 хоногийн 360 байгаад те. За зөвсгөө за 300 байгаад 60 хоног л би одоо хөдөө явлаа гэж бодъё. 60 хоног хөдөө явдаг хүн бол их явдагтай орно шүү дээ. Яах гэж явж байгаа юм гэхээр за адуу мал одоо хөдөө гадаа байдаг бол тэдэлгөө очино. За загас жараханд явдаг юм уу явна.
100 аялал зугаалгаар явдаг юм явна. За 60 хоног бол ингээд өнгөрчихөж байгаа. Бусад ерөнхийдөө үеуд нь бүгд ингээд Улаанбаатартай байгаад идэг. Ингээд одоо яг хүн хэрлэнээс хамаарат сонголт хийж эхэлж байна. За тэгэн гол одоо нөгөө нэг хөдөө гадаа явдаг хүмүүс. За дээрэс нь жилийн 4 өдрөлд ерөнхийдөө эвдэрдэг ганц одоо машинуудын одоо ихэнх машинуудын ганц сольдог хэрэгслэн гэх юм бол за тосмааслаа сольж байна. Амаржийн пүршээ сольж байна. Доод явах хэд ангиудаа сольж байна. Хөдөө гадаа явах юм бол жоохон доогуур дуу ордог тий. Тэгэн гол тэр нь одоо амаржинтай холбоотой гэдэг юм уу, пүрштэй холбоотой гэдэг юм уу, гүйцэн дуу орох юм бол пүрштэй холбоотой байна гэх мэтчлээ. Ерөнхийдөө яг машин зарцуулж байгаа зарцуулгын нэгдүгээрт нь бензин төлж ороод тий. Хоёрдугаарт нь ерөнхийдөө яг энэ явах хэд анги ороод очих واخ. Доод явах хэд анги энэ пүрш амарж юм. Жилд одоо хүн нэг солино, хоёр солино амарж байна. За магадгүй яг одоо өдийд солиод те дараа жил өдийд хүртэл явдаг хүмүүс ч байгаа. Яг нөгөө нэг эрэлт хэрэгцээнийхэн цаг үе гэсэн үг байхгүй. За тэгэн гол авто тэрийг сонирхлоо. Амаржинаас сольчлоо. За магадгүй амаржин гайгүй байгаад идэг. Амаржинаас дахиад солих гэсэн илүү зардал гарах гээд идэг. Тэгээд авто тэрийг аваад тавьчих гэж байгаа хүмүүст үн болон за тэгээд одоо яаж суйрлуулдаг, хэрэг цаг зарцуулдаг энэ болгоныг сайхан тайлбарлаад өгч. За тийм. За автомашиныг автомашиндаа суйрлуулснаас хойш таны автомашины явах доод ангийн эвдрэл одоо насжилтан тий 2 дахин одоо хурцсан эвдрэлийн одоо нөгөө солих байсан юм л 2 дахин багасгана шүү дээ хугацаагаар бол амаржинаас солих тэр гар түлхээс солих хугацаанууд нь одоо уртсан. Жилд 2 сольдог гэсэн бол ядаж нэг солино гэсэн үг. За ядаж нэг жилдээ тийм ерөнхийдөө тиймэрхүү. Тэгэхээр ерөнхийдөө бол доод явах ангийн насжилтыг 2 дахин нэмээд өгч байгаа онцлогтой. За тэгээд манад нийтдээ нэг юм 10 төрлийн арьсмаар байгаа. За авто дэрийг бол тэ бүрштэй бүх төрлийн машинд бол сорилж болно. За яг үе хоорондын зайг нь хэмжээд за тэгээд энэ авто дэрийг бол яг сорилуулдаг юм бүтээгдэхүүн байгаад байгаа. За тэгээд үн ханшны хувьд гэх юм бол бид нар улирлын хямдрал гээд нэг 400 мянган төгрөгөөр одоо бол худалдаалж байна. За энэ бол яг нөгөө бүтэн ком гэсэн үг те дөрвөн бүршин дөрвөлөнд нь ороод. Тийм дөрвөн бүршинд нь дөрвөлөнд нь ороод 400 мянга. За бид нар нөгөө саяны ярьсанчлан өнгөрсөн жил одоо 300-аад машин сорилууллаа гэд те. Тэр хүмүүс маань айгүй сэтгэл ханамжтай. За би одоо 2 дахь машиндаа сорилуулмаар байна. Эхнэрийнхээ машинд, аавынхаа машинд, ахыхаа машинд гэд ингээд айгүй холбогдож байгаа. А бид нар энэ хүмүүст юу санал болгож байна вэ гэвэл за та 350 мянган төгрөгөөр одоо сорилуулж болно. Энэ бол танд өгж байгаа онцгой үнэ. 2 дахь гэрлэгч лоялти учраас тий. 2 дахь машиндаа сорилуулж. Яг тэгвэл энэ хүмүүс чинь яг нөгөө яг үр дүнгийн биеэр мэдэрсэн. Яг нөгөө яг бүх ичидийн одоо яг амсцсан байгаа хүмүүс учраас бид нэр одоо 350 мянга гэдэг хүнийг санал болгож байгаа. Ер нь яг нөгөө нэг юм ирчүүд ч бас юм цөөхөн штэ. Ер нь нэг мөнгө зарцуулаад яг авдаг юм уу цөөхөн бохгүй ирчүүд. Тэгээ машин дээр бол ирчүүд бас зоригтой авчдаг юм. Хамгийн гол нь тэндээсээ яг сэтгэл ханамжийг авч ивэл те. Үнэхээр тавьсантай ямар ч нөгөө нэг юу байхгүй. Одоо нэг юм хэцүү те шал дими зарлага гаргах хэрэгтэй биш яг ингээд үр дүнтэй зарлага гаргасан байна те. Тэрнээсээ хүн эргүүлээд энэ ёстой үнэхээр гоё юм а гэх юм бол мэдээж дараагийн машинд аваад тавьдаг байхгүй. Энэ дээр нь дөрөөлөд бас нэг 2 дахь хэрэглэгч 2 дахь бүтээгдэхүүн авч байгаа учраас хөнгөлтийг өгч байгаа гэсэн үг те. Тэгээ саяны ярьсанчлан бас авто дэрийг суйрлуулад шууд үр дүнгээ мэдрэх боломжтой. Энд чи яг ингээл хөдлөөл эхний нэг донслогоо ч юм уу те. Эхний нэг хазаалт эргэлт энэ төр шууд нөгөө хэрэглэгч маань шууд мэдрэл шууд мэдэгдэх. Шууд мэдэгдэнэ чи нөгөө за явж байгаа нэг 2 сарын дараа арай өөр болно гэдэг ч юм уу тийм ерөөсөө байхгүй. Суйрлуулт хийлээ хөдлөлөө шууд үр дүнгээ мэдэрдэг. Бид нар бас хэрэглэгчтэй бас сэтгэл ханамжийг бас юу баталгааг өгдөг. За та эхлээд эргэлзэж байгаа бол та суйрлуулад үзье. За. За яг ямар үр дүн гарах нь яах вэ гэх нь та өөрөө мэдээд тэг ингээд шууд суйрлуулт аваад цааш нь явж болно. Хэрвээ шууд жоохон таалагддаг ч юм уу те сэтгэл дундуур байх юм бол та буцаад өгч. Хэрэглэгч нар одоо ийм байна. Одоо залуучуудын хувьд шүү дээ, залууч хэлтгүй ер нь хүн болгон машиныг гоё ундаг хүмүүс байдаг байхгүй. Үнэхээр машиныг гоё ундаг, донж манжин гоё олж ундаг. Ер нь машиныг ингээ харж байхад ерөөхдөө дугуй обууд тал руугаа гоё тавьчих юм бол те машиныг юм ургаал эхэлдэг шүү дээ. Тэгэн гол одоо зарим нэг дунд гарын AC unit дээр одоо гоё обууд тавиад те обууд нь уул нь бол стандартын цаанаас сток эрэхтэй 18 юм 19 обуудууд ирдэг байхгүй. Тэгэн гол манай нэг 20 тоо гоё обууд ч юм уу те никл гоё обууд тавьчихаар машин гоё ургаад эхэлдэг. Тэгэн гол 20 тоо обууд тавихлаар мэдээж машины нөгөө нэг одоо тэр дугуй байгаа хэсгийн зайнаас хамаараа дугуй нэмэрнэ те дугуй нэмгэрэн гутал явдал хатуур штэ. Явдал хатуурангууд тэр явдал хатуургаад байгаа ямыг одоо хуучин байсан 18 19 дээр тавьдаг байсан яг амаржийн пүш хэвээрээ байгаад байгаа штэ. Дугуй гой том дугуйг нарийнхан болгоо обоодо томруулаад машин гой ойлгочмоор байдаг. Гэтэл явдал нь хатуураад байдаг. Тэгэн гол тэр амаржийн дундаа энийг хийчих болно. Зөв. Пүш дундаа. Тийм пүш дундаа. Хоёрдугаарх нь болохоор одоо нөгөө нэг юунууд штэ. Хатуу нөгөө нэг шаврын дугуйнууд.
одоо боорцсон гэж ярьдаг да тийм дугуйнуудыг бас тавихлаар машин жоохон хатуурдаг. Тэгэн гол пүршин дээр нь энийг тавьж өгөөд зөөрлөж болно. Тэгэн гол явх доод ингээд ангиудынхаа бас засварын зардлыг 2 дахин хугацааг нь гой сунгаад ийм байлгачих нь байна. Тэгээд машин чинь 5 дугуйтай болох нь байна. За ийм учраас авт дэр гэж албаар нэрлсэн байх нэ. Тийм бэлгшээ гэдэг юм авт дэр гэдэг нэр. За тэгэхээр Солонгосын TTC брэндэд одоо энэхүү брэндийн одоо 30 жилийн туршлагатай Британи Buffer хэмээх материалаар үйлдвэрлэгддэг энэхүү бүтээгдэхүүнийг Монгол улсад 2022 оноос хойш Авто-Тер компанийн одоо бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлээд эхэлсэн байгаа. За 300 гаруй машин тавьдсан байгаа. За тэгээд жилийн баталгааг өгдөг гэсэн. Одоо харин ямар машин тавьж болох вэ? Машинууд зөндөө байна шүү дээ. Одоо манад жижиг тэргүүд ч байна. За SUV-нүүд ч байна. За тэгээд том Jeep-нүүд ч байна гэх юмчлаа. За яг ямар төрлийн машинуудад тавьдгийг. За ер нь бол автодэрийг пүрштэй бүх төрлийн машинд сорилж болж байгаа. За яг л нөгөө юу үйлдвэрлэгч нь хамаа байхгүй үйлдвэрлэгч нь хамаа байхгүй. Бид нар чинь яг нөгөө Солонгосоос одоо Европ хүртэлхтэй улсуудын үйлдвэрлэж байгаа бүх төрлийн машинд бол сая 22 онд бол сорилуулад үзсэн. Үр дүнгээ жолооч нар нь бол одоо л мэдрээд явж байгаа. Тийм биднэрт нөгөө нэг яг 10 төрлийн арьсмаар байгаа. За тэгэхээр нийтлэгдээ нэг юм 10 төрлийн одоо хэмжээтэй өөр төрлийн хэмжээтэй юм пүршнүүд байт юм байна. За тэгэхээр тэднэрт нь бүгдэнд тааруулсан ийм автодэр хэмжээгээр ингээд томосоо жижиг хүртэл ингээд хэмжээгээр байж байгаа. Тэр нөгөө нэг жолооч нарын тавиулаад байгаа энэ одоо хуучаа ирзэнүүд шүү дээ тий. Тэгээд тэр хайлш өндөрлөгөө шүү дээ. Мэдээж зорилго нь тавиулж байгаа зорилго нь гэх юм бол зарим нь машина өндөрлөх гэдэг шүү дээ. Жижиг тэргүүд гэх юм бол машина жоохон өндөр болгочих гээд байна. Тэгэхээр одоо автодэрийг хийхэд өндөр болох уу? За автодэрийг суйрлуулахад бол 1-2 см өндөр болно. За энэ тоо яагаад ингэж хэлбэлзээд байна гэвэл одоо нөгөө пүршнийх нь одоо нөгөө уярсан байна уу, эдлэгээ хэр авсан байна, шин байна уу гэдгээс хамаарат яг энэ тоо хэлбэлзээд байгаа. Тэгэхээр би яг л 1-2 см-ийг бол бид нар бол батлан. За түүнээс дээшээгээ одоо үр дүнг бас үзүүлэх боломжтой. SUV болон тэр жижиг тэргүүд бол ер нь л өндөрлөх зорилготой шүү дээ. Тэрнээс биш машины явдал зөөлрөн мөлөн гэж ерөөхдөө тавихгүй байхгүй. Өндөрлөх зорилгоор тавиад байгаа байхгүй. Тэгээд энэ өндөрлөгөө болж байгаагийн давуу тал нь бол яг нөгөө нэг нэг тооцоол байгаатай ба шүү дээ тий. За энэ тэдэн санж өндөр болно. За нэг ийм пүршин нэг ийм хатуу зүйл ийм байх хэрэгтэй гэдэг. Яг энэ нэг ийм тооцооллын ерөнхийдөө эвдэхгүйгээр яг стандартын дагуу яг энэ нэг өндөрлөгөө болоод өгчөж байгаа. Энэ яг давуу тал. Тэгэхгүй бол нөгөө нэг хамаагүй ерөнхийдөө нэг өөр машины зүйлийг өөр машинд авчираа тавьчихдаг те. Яг хэмжээ арьсмаар нь таарч иж болох төр чинь бас нэг цааталт нэг том ял байгаа шүү дээ те. Энэ автомашин ийм жинтэй учраас ийм даацтай авах хэрэгтэй, ингэж явах хэрэгтэй гэдэг нэг юм. Тэрнээсээ болоод аюул эрсдэлт бас өртгөн жоох илбэг байгаад байдаг. Угаас одоо нэг нийгмийн ийм юм байна. Анх бол ингээд өндөр те. Өндөрлөж юм бол гоё харагдал. Би ч гэсэн жижиг хэрэгтэй байсан. Ингээд нэг юм жоох намх юм санагдав. Хөөхөө тэгээд тэр нь бол яг SM дээр одоо нэг зам талбайгаас л болж байгаа юм л да. Явж байгаа газрын зам талбай ямар байгаа вэ те. Тэрнээсээ болоод тэгээ хөдөө гадаа явах болгонгууд ачаа мачаа айгүй хийн. Тэгээл дотор нь хүмүүс нь суун. Ингээд явангууд л мэдээж нөгөө нэг намхан машин чи улам жоохон ингээд пүршээрээ суун. Тэгээд нөгөө нэг юм тулаад байгаа юм санагдал. Тэгээл зорилго нь жоохон өндөр болгочоор гоё юм санагдаад байдаг гэсэн үг байхгүй. Анх бол. Тэгээ одоо болохоор би ч ялгаа байхгүй бүх жолооч нар хүмүүс ерөнхийдөө л ийм хандлага нь ийм болчлоо. Юмд стандарт гэдэг тийм. Юмд стандарт гэдэг. Тэр стандартыг нь өөрчлөлт тавьснараа өөрийнхөө эрсдлийг нэмэгдүүлдэг. Одоо би жишээлбэл тийм стандартын дагуу цаанаас үйлдвэрлэгдсэн тийм юмыг авчирнгуутлаа Монголд авчирсан. Нэг Монгол ах хүү дээр очсон. Хинч байдیں۔ Хаанч байдیں۔ Гандан нэг ах дээр очсон. Тийм машин өндөрлөмөр гэдэг нь нөгөөх маань пүрс тавиад янзын болчтой. Эсвэл нөгөө нэг өөр машины пүрс тавих гээд шүү дээ. Эсвэл дунд нь хайл шиг юм хийгээл янзын болчтой. Ийм зузаан ирзээ хийгээл шүү дээ. Янзын болно. Сэв хийгээл явна чи яах ч үгүй. Ийм Монгол ах хүүгийн үгэнд итгээд өөрийнхөө амь насын эрсдэлд оруулах юм уу, гэр бүлийн эрсдэлд оруулах юм уу? Харин стандартын дагуу зөв тавьчаад те тэрэндээ бас баталгаа тухцаатай, найдвартай, тэгээ асуудалгүй юм ямар гэр бүл өөрийгөө аваад явах юм уу гэдэг ийм сонголтон дээр эренгуудлаа. Одоо ерөөсөө нийгмийн хандлага өөрөө юмд стандарт гэж байдаг, юмд дүрм гэж байдаг, юмд хим хэмжээ гэж байдаг. Тэрэнд нь таарж явах хэрэгтэй болохоос ш. Тэрнээс давж гажуудуулж ингэснэ, тэрнээсээ болоод осолд ороод ингэт юм уу, тэрнээсээ болоод асуудал гаргаа, тэрнээсээ болоод хохирол амсныхаа дараа тэрийг те мэдхгүй буруутгаад өөр хүмүүсөө буруугаа өгөх гээд байдаг байна. Ингэхгүйгээр ямыг одоо стандартын дагуу тавьчих хэрэгтэй. Яагаад тэр стандарт санаа байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар яг аюулгүй, тэгээ найдвартай, тэгээд өөрийнхөө бас юм нэг юм зарцуулаад байгаа зардлынхаа бас танах боломжтой, хөнгөжлөх боломжтой ийм юм руугаа ер нь бол манай жолоочд бүгдээрээ бас анхаардаг болцсон. Тэрнээс хин нэгэн хүний сайхан ярьсан, ёо ингэчтэй штэ тэгдэж штэ. Тэгэл янзын гэсэн үгэнд бол ер нь бол итгэхэ болчиход байгаа. За
баталгаа хугацааны хувьд бол тэгвэл жилийн баталгаа өгч байна. За таны авто машины пүршинд суух нь ямар ч машин байж болох нь. Ямар ч машины пүршин донд суuna. За тэгээд машины явахын данги буюу доод явахын данги одоо энэ гар түлх, амарчин, пүрш эднэрийн дуу одоо айгүйх ордог. Тэгээд эднийг бүгдийг одоо өвөл байж байгаа л өвлжөнгөө хөлдөө явж байгаа л тэгээд хөлдүүдээр нь энэ замууд дээр хонхорхоо нүхнүүд дээр нүдсээр гал мэдээж дуу оруулсан байж байгаа. Хэрвээ солио тавих гэж байгаа бол магадгүй таны амарчин яг одоо пүршчин гайгүй байгаа бол тий яг хэрэглээгээ бодоод дахиад 2 3 тавих тэр зардлаа хасаад авто дэрийг тавьчих юм бол танд жилийн баталгаа өгч байна. Тэгээд жилийн баталгаатай яг энэ дундаа яг юм чанартай 30 жил туршигдсан Солонгос брендийг хэрэглээч гэж ер нь бол зөвлөж байна. Бид нэр өнөөдрийн дугаар дээр бас зөвхөн энэхүү бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна тэгээд жилийн хугацаанд хийсэн ажлуудад тайлбарлахаас гадна хөдөө орон нутагт байгаа автын бас юм хөө борлуулалт хийдэг автын бүтээгдэхүүн сэлбэг худалдаалдаг хүмүүс гэдэг юм уу те энэ хүмүүстэй бас нэгэн тийм гоё боломжийг нээж өгөх гээд байгаа. За энэ талаар ойлоо танилцуулж байна. За тийм. За энэ хугацаанд те бид нар л бол хөдөө орон нутгаас айгүй их олон хэрэглэгч нар холбогдож байна. За манай аймагт ирэх үү? Манай аймагт байгаа юу? Яаж суйрлуулах вэ гэдэг. Бидний хувьд бол хөдөө орон нутагт одоо бол хамтран ажиллах бол байгууллага олон хүмүүст бол бүрэн нээлттэй байна. За бид нар яг стандарт. Өөрөөр хэлбэл энэ жил 22 онд юу ч байгаагүй юм те. 22 онд бол нэг ганц нэг хүмүүст яг уцаар зөвлөгөө өгөөд за та ингэж хэмжээг аваарай. За ийм ингэж хэмжээ авсны дараа ингэж суйрлуулалтаа хийгээрэй. За бид нар энийг даргон дээрээс унаан суулгалаа шүү. Та тасч аваад ингэж аваарай. За дараа нь бэлгээгээ ингэж хийгээрэй гэд. Ерөнхийдөө нэг ам болон уцаар ингэж зөвлөгөө өгөөд нэг хэд хэдэн машинуудад хийсэн. За тэгээд за энэ жилээс ер нь түүнээс хойш хугацаанд бол хүмүүс бол аягүй их холбогдож байна. Одоо тэгэхээр хүн захиалаад авангууд өөр хийчих боломжтой гэсэн үг юм биш үү? Энэ бол аягүй хэлбэр суйрлуулалтын бол маш хэлбэр. Хэмжээгээ авлаа. За тэгээд бүшний гадаргууг сайтар цэвэрлэлээ. Уританаа орлоо. За тэгээд шургуулад ерөнхийдөө энэ нөгөө бүршийн нэг юм цагиргын концептэй байдаг шүү дээ, тий. Яг түүнийхээ дагуу яг шургуулаад ер нь бол хийж байна. Гэтэ одоо гайгүй 400 мянгаар 4 машиных гэдэг чинь 4 бүршних гэдэг чинь ер нь бол гайгүй. 400 мянга чинь бас ч гайгүй нь багхгүй юу. Тийм. Тэгээд энэ бүтээгдэхүүн маань нэг авчаад одоо энэ жил авчаад эн чинь бас 8-аас 10 жил идэлгдэх ийм чанартай бүтээгдэхүүн байгаад байна. За бид нар энд нэг аваад ирсэн байна. Энэ бол одоо Монголд санаандгүй байдлаар 10 жил явцсан Британд бид нэр гараад ирэхгүй юм гэнт. Нэг машин суйрлуулалт хийх гэсэн чинь. За. За тэгсэн чинь танаар чи 22 онд орж ирсэн гэдэг. 22 онд оруулж ирээд бүтээгдэхүүн тавиад идэг. Тэгсэн чи 10 жил явцсан байгаа. Тийм. Солонгосоос орж ирсэн санаатаа долоод энэ бүтээгдэхүүнийг суйрлуулсан байж байгаа байхгүй. За тэр их жолооч маань ингээ үзээд за танаа бүтээгдэхүүнийг сонирхмаар байна тий. Би бас пүрш одоо машиныхаа тэр доод явах үед ингээ солиог бас удаж байна. 10 жил яваад солиогүй гэдэг тэр нөхөө тэгвэл 10 жил одоо энэ амаржина солиогүй байх нь шүү дээ бүр. Пүршөө солиогүй байх нь шүү дээ. Тийм байна. Тэгээд нэг за энэ бас одоо ч бас гайгүй л одоо. Гэтэ энийг хийжүүл бас дахиад цаашаа нэг удаа явчих юм шиг байна гэж бодоод бид нартай холбогдож байгаа. За тэгсэн чинь машины дээшээ өргөд ингээ сөхөд хартал энэ бүтээгдэхүүн. Яг манай нөгөө нэг TTC Уритан бафер авто тэр маань яг дөрөөрөө байж байгаа. Тэгэхээр санаата долоо ч тэгвэл Солонгос тавигдсан байж. Яг тэрнгээр ороод ирч тий. Тэгэн гол майнер авч тэгэн гол 10 жил амарчин бүшээ солихгүй тавьчих. Хэрвээ амарчин бүшээ сольсон бол тэрийг аваад эргүүлээд хийн штэ тий. Жолооч маань яг ихэвчлэн хот дотор л ундаг байсан машин байгаа. За тэгээд үйлдвэрлэгчээс нэг юм зүйл хэрсэн нь. За энэ ингээд замын тий нөгөө давс нөгөө нэг цас хайлуулах байцууд шүү дээ тий. За түүний нөлөөгөөр өнгө нь өөрчлөгдөж магадгүй. За бусдаар бол яах ч үдэ гэдэг. Тэгсэн чи яг энэ бол 10 жил болсон. Өнгө нь өөрчлөгдсөн. За бусдаар бол яг нөгөө физик шинж чанар тий. Яг бүх зүйл нь бол яг адилхан шинтэй. Уритан гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ материалыг ер нь өөр юунд ашигладаг юм бол? За энэ материалыг уул нь харахад бол яг ийм одоо нөгөө эрзэнэн гэдэг шиг тий. Ийм юм байна. Тэгээд одоо шахалт махалтан дээр бол мэдээж цохилтууд авна шүү дээ тий. Тэгэн гол энэ голын цагиргууч гэсэн ерөөхдөө тэр цохилтуудыг гаргаж явах хэрэгтэй цагиргууд байна. Тийм хэлбэр нь бол яг тэгээд зориулагдсан. Тэ энэ нэг цагиргаар одоо нэг агшилтаа авлаа. Буцаагаад ингээд буцаад нэгдүгээр байранд очно гэдэг яг ийм ер нь бол пүршнүүд чинь бас ингээл хит том гүн нөх мөх руу хорцоо явж байгаа гол тан гэдэг шүү дээ тий. Тэр тан гэдгийн оронд очиж байгаа. Тэгэн гол нөгөө нэг буцсан агшиж байгаа пүршнүүдийнхаа ерөнхий нөгөө бүх даацыг нь энэ дээр авчиж байгаа. Цоглоо буцаад яг хэлбэртээ орлоо. Цоглоо буцаад хэлбэртээ орлоо. Одоо ингээд нэг юм өсөрч мөсрөө харьяаж марихад ингээд сундаг шүү пүрш чинь бас тэгдгийг сунахад яах вэ? Молторох уу? Молторохгүй. Энд чинь нөгөө юм гүнзгий нөхтэй байхгүй яг пүршнийхээ үе хооронд яг ингэ сууж байгаа юм гүнзгий нөхтэй. Тэгэхээр энэ яг нөгөө пүршнийхээ яг үе хооронд яг нарийн суугаад яг ямар нэгэн тийм молторох бол тийм нөхцөл бол байхгүй.
За 10 жил явчаад байхад өнгөн жоохон хувирсан юм. За яг хөө энийг зүгээр тохиолдол гэж бодъё заяа. Зүгээр тохиолдол гэж бодъё. Гэхдээ ямар ч байсан гүйцэтгэх үүргийн хувьд бол энэ машин маш хэрэгтэй л зүйл юм байна. Тий. Үнэхээр хэрэгтэй юм байна. Одоо амарчна хайрладаг. Саяны одоо энэ санаатад төлөө тохиолдол гэж байгаа зүгээр жишээ нь болохоор 10 жил нөхөр Пүршээ солиогүй, амарчнаа солиогүй тэр дотор байсан юмаач мэдгүй яваад байсан байх нь шүү дээ, тий. Тэгээд ингээд ирэн гутлаа ийм юм байд юм байна гэх. Тэгээд танахыг хайж болоод хүрээд ирж шүү дээ. Шиний тавиулъя гэд. За тэгэн гол тэрийг тохиолдол гэж бодлоо гэхэд ямар ч үсэн би нэг машиныг 2 жил юм уу 3 жил унлаа гэхэд би тэгээд дундаа дор хаяж 2 удаа амарчнаа солино. Тэгээ амарчнаа солихгүйгээр нэг удаа зардал гаргацсан бат болчихж байгаа. Одоо жишээлбэл SUV-нүүдийн амарчны үн бол нэг дөрвөн амарчин чинь сая 200 авцаа байгаа ш. Тэгэхээр чи нэг амарчны буюу нэг ширхэг амарчны үнээр дөрвөн амарчиндаа тавьчихна гэсэн үг. Тэгээд өөрийнхөө дахиад нэгээс 2 удаа амарчин солих мөнгөө хэмжиж байгаа байхгүй. Энэ л бол хэрэглэгчид хэрэгтэй зүйл байхгүй. За тэгээд энэ уритан гэдэг энэ нэг бидний онцолж яриад байгаа материалыг өөр ямар бүтээгдэхүүнд хэрэглэдэг вэ гэвэл яг Nike, Adidas, Puma гэдэг яг энэ спорт загвар яг пүүснүүд гаргадаг брэндүүд яг пүүснийхээ углыг хийхдээ бол хэрэгэлдэг. Уул шүү дээ тий. Тэгэхээр яагаад энэ материалыг илүү сонгоод байна вэ гэвэл эрдэн чинь нөгөө нэг одоо нөгөө гадаа байх тусам л одоо нөгөө чиглэг чанараа алдаад элдв гатаад тий нөгөө нэг яг нэгдүгээр үзүүлж исэн үр дүнгээ үзүүлэхэ болоод ирдэг. Энд чинь яг нөгөө үйлдвэрээс гарсан цагаас хойш хаталт явж байгаа. Тий эн чинь байнга хатаа гэж дөрөх тий. Эн чинь бол уритан гэдэг материал нь бол тийм үйл одоо деформацид бол орохгүй л гэсэн үг. За тэгэхээр энэ спорт брэндүүд одоо яагаад пүүснийхээ уулыг ирзенер биш уританаар хийж байна. Энэ 5 дугтай илүү нөгөө даацаа авах чадвар илүү өндөртэй, эдлэгээ удаантай учраас энэ уритан гэдэг материалыг сонгоод байна. Биш одоо хүртэл ирзэн л гэж бодож явлаа шүү дээ. Гэтэл яг хоо энэний бас дараагийн өөр хөлбөр өөр бас юм чиглэлт гараад ирсэн зүйл нь л энэ байх нь шүү дээ, тийм. Тэгээ одоо ямар ч сан бүтээгдэхүүнүүд бол ярих юм бол 30 жил энийг туршина гэдэг чинь мэдээж 30 жилийн хугацаанд хүн яаж өөрчлөгддөг вэ? Тэрнтэй адилхан 30 жилийн хугацаанд энэ бүтээгдэхүүн зах зээл дээр гарч ирээд зах зээл дээр гарч ирэхэд нь нөгөө нэг хайлшин гэдэг юм уу, нөгөө нэг өндөрлөгөө гэдэг юм уу, нөгөө нэг амарчин гэдэг юм бүгд л байсан шүү дээ. Тэд нар байгаад хад хэрвээ энээс сайн бүтээгдэхүүн гарч ирсэн бол энэ нөхөр цогтол унтсан байгаа. Тий. Тэгээд 10 жил шалтаа бууж 10 жил борлуулалт мотоо явж байгаа л тэгэл ямар ч компани унаа шүү дээ. Тэгэхэд 30 жилийн турш яваад гараад ирсэн гадаадын зах зээл рүү гараад эхэлсэн гэдэг маань энэ бүтээгдэхүүн чанартай гэдэг нь угаасаа бацлж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг дэлхийн 40 гаруй улсад албан ёс хэрэгтэйгээр борлуулдаг. За тэгээд түүний нэг нь бол Монгол улс. За тэгээд бид нэр бол энэ бүтээгдэхүүнийг албан ёсны хэрэгтэйгээр борлуулж байгаа. Одоо бол угаасаа хүн жолооч ч хүн ч ялгаа байхгүй машиныг хэрэглээ гэдгийг ойлгочлоо. Хэрэглээ мэдээж давхар өөр өөрсдийн зардлуудтай байдаг. Энэ зардлуудыг байн гаргаад байгаа нөхөр бол мэдээж энийг яаж ухаалгаар байнгын одоо гаргахгүйгээр тий янжил хоёр хугацааг нь нэг солих байсан бол тий тэрийг нэг юм дахиад нэг жил явуулж байгаа дахиад солих хэмжээний болох вэ гэдгийг бол угаасаа манайхаа ойлгоцсон байгаа. Тэгээ юмны стандартын дагуу юм байх ёстой. Тэгээд чанартай бүтээгдэхүүн тавьж чадах юм бол тэр зүнхээр одоо нөгөө нэг хэрэглээнүүдийг зардлуудыг таньж чаддсан байна гэдгийг манайхан бол ойлгоцсон байгаа. За ерөнхийдөө хоёулангийн маань ярилцлага дуусах тийшээ орж байна. Хоёулаа одоо тэгэхээр ийм гоё юмыг ярьчаад яаж авах юм те хаана байдгийг, яаж сойдуулдгийг, ямар утсаар холбогдохыг энэ болгоныг нь маш тодорхой сайн зааж өгөх хэрэгтэй. За тийм. За түүнийг ярихаас өмнө би нэг дахиад нэг зүйл ярьчих. За бид нэр эцсийн зүүндээ яг ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ те? Ямар үнэт зүйлийг хэрэглэгчтэй түгээгээд байгаа юм бэ гэдэг. За энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр жолоодлогын чанар гэдэг зүйлийг бид нэр сайжруулах гэдэг. За жолоодлогын чанар гэж юу яриад байна гэхээр одоо нөгөө амьдралын чанарыг дээшлүүлнэ гэж ярьдаг шүү дээ. За түүнтэй бол агаар нэг идэл. За ингээд явж итэл одоо нэг элдв янзын нэг нөхрөө ч юм ороо гардаг те. Тэр нэг мэдрэмжээс болоод нэг айгүй их стрессдэг шүү дээ. За стресс нь те. Ороод гарлаа шүү. За ингээд явж итэл нэг юмр бол одоо нэг эвгүй ороод гардаг те. Тэгэхээр тэр болгонд л хүн ингээд стрессж идэг, бухимдж идэг. За тэрийг бол энэ бол бүтээгдэхүүн бол ингээд багасгаад байхгүй болгож байгаа. За дараагийнх нь бол яг энэ машин дуудлан жолооч ганцаараа зорчихгүй. Ардталт нь одоо үр хөвгттэй. Тэр бүгд ингээд ойр дотны хүмүүс бүгдээрээ сууж байна. За тэгэхээр энэ автомашин одоо бүгдэнд нь ижил тэгш 5 дугтай байдлыг мэдрүүлчихэж байгаа. За гих мэдчлэн байдлуудыг юм үр дүнгуудыг үзүүлснээр энэ бол автомашины жолоодлогын чанарыг ингээд сайжруулах гэдэг. За бид нар бол яг үр дүндээ бол эцсийн үр дүндээ энэ автомашины жолоодлогын чанарыг л ер нь бол дээшлүүлэх гэдэг байгаа. Энэ зорилготой жолоодлогын чанар гэдэг шүү дээ. Таны хэлж байгаа дээр магадгүй бас ингэж магадгүй те нөгөө нэг удаадаа ингээд нөхрөө танк гэдээ ороо гарлаа шүү дээ. Тэгэн гол хүнд нэг юм үлдчихэж байгаа шүү дээ. Юу чи одоо нэг юм муухай стресс гэдэг юм нэг юм зүйлдлээ шүү дээ. Дараад нь би яг тохиолдолд явж байгаад нүх харсаар агаад орох гээд шүү дээ. Үнэхээр ороод гарахаас аргагүй болно шүү дээ. Тийм тохиолдолд дээр нөгөө урд нь нөхөр дайраа гарахад нэг юм ингэсэн учраас
дарж магадгүй байхгүй. Хэрвээ дарах юм бол би нөгөө нэг эсрэг тал руугаа ч юм уу хажуу талынх машин руугаа ч юм уу эсвэл магадгүй хурдтай явж байгаа тохиолдолд дарах юм бол тэгэл бас лавар болно шүү дээ. Тэрнээс бас хамгаалах юм тий. Чанар гэдэг дээр бол За энэ бүтээгдэхүүнийг нэр Storefy болон Pocket гэдэг аппликейшнийг ашиглаад урьдчилгаагүй хувааж төлөх нөхцөлтэйгээр зээлийн нөхцөлтэйгээр авах боломж юм. Наа чи өстой амар юм биш үү? Гэрээ хийцэн ажиллаж байгаа. За дараагийнх нь бол хаврын урамшууллыг бид нэр 400 мянган төгрөгөөр энэ бүтээгдэхүүнийг бол борлуулж байна. За тэгээд та хоёр дахь машиндаа суйрлуулах гэж байгаа бол 350 мянган төгрөгөөр за ингээд суйрлуулж болно шүү гэдэг онцгой эрхийг бол одоо хэрэглэгч нартай бол санал болгож байна. Тэгээ жилийн баталгаатай юм чи тий. За тэгээд хаяг салбарууд гэх юм бол шар ад руу өсөх замд Ирч Гранд гэдэг Момбетийн баруун урд зүгт Ирч Гранд гэдэг авто засвар байгаа. За тэнд манай нэг суйрлуулалтын салбар ажиллаж байна. За дараагийнх нь бол модны 2 хатан сүлжээгийн байранд. Хатан сүлжээж хаана төлөө? За яг нэг доктор байдаг ч модны 2. За тэрний яг ертөнцийн зүгээр яг урт талд нь байж байгаа. Хатан сүлжээгийн байр гэдэг. За дараагийнх нь болохоор толгоотод бас. За суйрлуулалт хийж байна. За тэгээд Эрдэнэтэд бас суйрлуулалт хийж байгаа. За мөн бидэнтэй бас хамтран ажиллах сонирхолтой албан байгууллага хүн байх юм бол бид нартай бас холбогдож болно. Бид нараас хөдөө орон нутагт бас яг аль бие усны эрхтэйгээр нь яаж суйрлуулах вэ те? Ном журмынхаа дагуу сургалтыг ороод за ингээд баталгаатай суйрлуулалт ингэж хийдэг шүү гэдэг ингээд хамтран ажиллах бол бүрэн боломжтой нээлттэй байж байгаа. Тийм байна. Компаниуд ялангуяа. Одоо жишээлбэл такси үйлчилгээний компаниуд те 10 машинтай байгаад 10 машины одоо амаржиныг 6 сар тутам солидог бол 10 машины амаржин гэдэг чинь бас том тоо шүү дээ тий. Тэгээд 6 сар тутам гэж байгаа бол жилд нэг солидог болоод дунд нь 10 машинд 10-нд нэг өрөөтэй аваад тавьчих юм бол жилд нэг солидог болоод явна. Тэгүн гол тэр нөгөө зардал учин багасаад эхэлнэ. Магадгүй нөгөө доод явах үед ингийн нөгөө солидог байсан юм бүх юмуд ингээ багасаа явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ такси үйлчилгээ явуулдаг газрууд магадгүй өөрсдөө нөгөө нэг ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг компаниуд те. Нөгөө том юун дээр болдог портер том дэргүүцд болд юм уу? Тэд нар чинь нөгөө номтой байдаг. Тийм. Гэхдээ номтой хувилбарууд бол гарцсан байж байгаа. Гэхдээ бидэд арай оруулж ирэх байна Монголд. За ер нь тэрийг орж идэг. За тэгээд одоо юу гэдэг чинь нөгөө нэг олон машинтай те жижиг машинуудаар үйлчилгээ явуулдаг ийм компаниудад бас ингээд зардлаа авто базын урсгал зардал гэж байна шүү дээ. Тийм. Нэг хүн дээр л ингэж мэдчихэж байгаа юм шиг. Тэр 10 машин, 20 машин, 100 машин дээр бол зүгээр урсгал зардал яваад өгч байгаа байхгүй тий. За одоо яаж холбогдох вэ? Мэдээж хамгийн түрүүнд Facebook. За манай Facebook автотэр гэд Facebook хуудас байгаа. За шууд хоёул яач автотэр гэхээр одоо нөгөө юу яагаад л шүү дээ. Шууд залгаж биччихэл шүү дээ. Автотэр гэдэг англиар латинаар автотэр гэж бичгээр за пэйж нь гараад ирж байгаа. За дараагийнх нь автодир гэдэг цэг имэн гэдэг манай вебсайт хийж байгаа. За энэ дээр бас бүх төрлийн мэдээллүүд автодиртэй холбоотой бүх төрлийн мэдээллүүд вебсайтн дээр бэлэн байж байгаа. За дараагийнх нь 9525 67 76 гэдэг энэ утас. За хэрвээ та байгаа газараа дуудаад суйрлуулах боломжтой. Одоо хөрвөлтөр гэж ирдэг те. Тэгэхээр 9525 67 76 гэдэг дугаарлаа холбогдоод бүх төрлийн мэдээллийг авах боломжтойгоос гадна шууд захиалга өгөөд за би модны 2 тань. За би хороолт байна. За би юун дээр зайсан тань. Ирээ суйрлуулад өгөөч гэдэг. Тэгэхээр энэ шүү захиалга өгөөд манай хөргөлтийн баг очоод суйрлуултыг бол хийгээд өгч байна. Очоод хийгээд өгчдөг үү? Гэрийнхэн гадаа байсан ч хамаагүй. Энэ чинь нөгөө нэг яг суйрлуулт хийхдээ хялбар гэж ярьсан тий. Янз бүрийн нөгөө эрэг шуурга болт энэ төр тайлаад байх шаардлага байхгүй. Автомашины хэмжээг нь авлаа өндөр данхраадаар өргөлөө. За тэгээ шууд ажилбарууд хийгдлээ. За тэгэл боллоо. За 95 25 67 76. Тэгээ одоо сонсогчд маань, үзэгчд маань одоо яг ингээд дугаар зарлангууд бүгд ингээд зарладаг байхгүй. Тэгэн гут нөгөө 10 байд юм 20 дуудлагаас нэг нь ороод бусд нь ингээд үлтгэнэ шүү дээ, тий. За та энэ дугаарыг сайн тэмдэглээд авчих. 95 25 67 76. За дээрээс нь та яг Facebook-ээс автотэр цэг имэн гэ хайх юм бол пэйж нь гараад ирж байна. За пэйж нь болохоор нэг юм цагаан дээр саарл өнгийн тийм бичвэртэй автотэр гэ бичсэн ийм пэйж байгаа юм байна. За пэйж рүү н ороод мессеж хэсэг рүү бас ингээ хандаад мэдээлэл аваад захиалга өгөхөөрөө тэгээд өгчих юм байна. За тэгээд ийм олон хэрэглэгчид холбогдох боломжтой сувгуудыг танилцууллаа. За мөн дээрээс нь орон нутагт байгаа одоо автын төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж хувь хүмүүс маань за бас яг энэ дугааруудаар болон энэхүү пэйж рүү холбогдоод бас одоо нэг борлуулалтын шин сувгаа нээх боломжтой гэсэн үг тий. За тэгээд бизнесийн юутай болж болох. За тэгээд амралтын өдөр бас бид бүхний зорио ирээд сонирхолтой мэдээллийг өгч жолооч нарт маань яг хэрэгтэй цаг үед нь хэрэгтэй зүйлийг сонсгосон та бүхэндээ баярлалаа. Авторын хамт олонда ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээд та бүхэнтэйгээ дараагийн дугаараар удахгүй уулзъя. Баярлалаа.
Орчны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын эмчил радио 88.3